Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр талын парламентын гишүүд мөн уулзаж хэлцээр хийсэн. Айлчлалын гол зорилго нь бол иж бүрэн түншлэлийн тунхагт хоёр талын ерөнхийлөгч гарын үсэг зурх явдал байсан. Чехийн ерөнхийлөгч сонирхолтой түүхтэй хүн армийн генерал Югославийн дайны ветеран. Парламентын гишүүдтэй бид их өргөн хүрээнд ярилцсан. Миний хувьд гол анхаарсан зүйл нь бол хуучин угсралын дулаалгыг чехүүд хэрхэн хийсэн бэ? Хоёрдугаарт нь гадаадд байгаа иргэдээ шуудангаар сонгуульд оролцох боломжийг хуулиар олгожээ. Үүнийг судалж нэвтрүүлэх талаар бүлгийн дарга Берковичтэй ярилцсан. Парламентын спикер Вистерчил зоог барьсан улс төр геополитикийн талаар сонирхолтой яриа өрнүүлж байна. Эрдэнтийг монголчуудад нээж буян үлдсэн Ахмад геологчд ерөнхийлөгч хүндэтгэл үзүүлв. Ингээд Чехэд Чингис хаан түүхийн үзэсгэлэн нээгдсэн. Маш олон хүний анхаарлыг татаж байна л. Үзэсгэлэн бол хоёр орны харилцаа, дээрээс нь Монголыг сурчлахад чухал үүрэгтэй. Үүний дараагаар амьтны хүрээлэнд очсон. Энэ амьтны хүрээлэнд Монголд байхгүй болчиход исэн тахийг эндээс аваач нутагшуулаад өдгөө 34-өөс 550 гаруй болсон байгаа. Шинээр төрсэн унгад ерөнхийлөгч Дагин хэмээх нэр өгсөн. Ингээд хоёр тал хавтгай тэмээг бас авран хамгаалах талаар хамтарч ажиллахаар тохиролцсон байна. Монголд ирэхдээ байгальд хайртай хүмүүс байна. Үүний дараа Прагийн алдарч шигтгэнд морин хуур ихшиглэв. Монголчууд хөгжмийн боловсролтой, чадвартай, түүхэн уламжтай гэдгийг харуулж дэлхийд Монголын нэрийг сурчлах чухал арга хэмжээ гэж бодож байна. Ийхүү дипломат харилцааны 75 жилийн он хүрээнд Монгол Чех улсууд иж бүрэн түншлэлийг зарлан тунхаглав.